Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчлэгийг хамтлагч нь бол өмнө найз нөхдөс нь танилцуулан гэж байна. Та нарыг хэдэн цаг үргэлж ямар нэгэн зүйлтэй тэмцээр байгаад ядарч туйлдж байгаа санагдаж байна вэ? Тэгэхээр энэ байдлаас эдгэрэх арга зам бол Бурхныг өмнөөсөө тулдуулах аргад бид суралцах хэрэгтэй. Бурханд тулдах төлөвлөгөө байгаа. Ямар ч цаг үед бид тулаанд орохдоо Бурхан биднийг хэрхэн тулдахыг хүсдэг тэр арга замыг бид мэддэг байх хэрэгтэй. Өнөө өглөө би танарт хэлсэнчлэн бидэнд тулааны зэвсэг байгаа. Гэхдээ энэ бол махан биеийн зэвсэг биш. Энэ бол бидний харж чадах, мэдэрч чадах, эсвэл дэлгүүрт очиод худалдаж авч болох зэвсэг биш гэж хэлсэн. Тэгэхээр энэхүү зэвсэг нь махан биеийн зэвсэг биш юм бол мэдээж хэрэг энэ сүнсний зэвсэг байж таарна. Өнөө орой би Бурхны үгийг номлох болно. Бид Бурхантай найсантайгаа тулааны талбарт тэмцэхдээ Бурхны үгээр тэмцдэг. Таны амьдрал дахь тулааны талбартаа би туслахыг хүсэж байна. Бас миний амьдралд тулааны талбар байгаа. Учир нь би аим хүч чадлаар дүүрэн Бурхны үгийг ярьж байна. Бурхны үг бол зүгээр нэг үг биш шүү. Энэ үг бол амьдралыг өөрчилдөг. Хүмүүс холоос ирээд байшинд цуглаа зочид буудалд мөнгө төлөөд энэ зогсож байгаа хин нэгний ярихыг хэдэн цагаар сонсоод эцэст нь ямар ч үр дүнд хүрдэггүй. Яг тэрнтэй Бурхны үг адил биш. Тэрний үг бол тэс өөр бөгөөд таны амьдрал асар их өөрчлөлтийг бий болгодог юм. Та анхаарлаа хандуулж төвлөрч байгаагаа харахтаа маш их баяртай байна. За Бурхны үг таны дотор орж бидний оюун санааг өөрчлөн шинчилдэг. Бас бидний зүрхэнд хүрдэг. Тэгээд бидний амьдралыг өөрчилдөг. Тиймээс бидний сүнсний зэвсэг бидэнд байгаа гэдгийг итгэх хэрэгтэй. Амар тайван бол зэвсэг юм. Муу ёрын сүнс тань руу хамгийн ихээр дайрч байхад ч та амар тайван дотор алхасаар байгаа бол энэ таны зэвсэг юм. Зөвхт байдал бол зэвсэг. Христийн дотор та хинбэ гэдгээ мэдэх нь иж бүрэн зэвсгийн нэгэн хэсэг нь бөгөөд та дайсны эсрэгийн зэвсгийг хэрэглэж болно. Авралын дуулга өмс. Бурхны хүүхэд бүр энэ талаар бодох хэрэгтэй. Бас Библиэлд хоёр талдаа эртээ хурц сэлэм гэж хэлсэн байдаг нь өнөөдөр энд ашиглагдаж байна. Энийг зөвхөн зүгээд л байлгаж бай гэж хэлээгүйг та нараа анхаарч байгаах. Харин хуйнаас гаргаад ашигла гэж хэлсэн. Хоёр талдаа эртээ хурц сэлмээ өрг. Тэгэхээр өнөө өглөө бид дайсны эсрэг Бурхны үгийг ашиглах талаар Бурхны үгээр ярихын хүч чадлыг би ярьж байгаа юм. Бас өнөө орой бид Бурхан биднээс хүсдэг тэр тулааныг хийхин тулд бид ямархуу байр суурьтай байх ёстой вэ гэдэг талаар бас үзэх болно. Шаштрын дид 20 дугаар бүлэг 17 дугаар ишлэл дээр та нар энэ тулаанд дайдах хэрэггүй. Иуда болон Иерусалим өөрсдөө жигсаан зогсож эзний авралыг харах тун гэсэн юм байдаг. Тэгэхээр айж битгий зүрх алт маргааш тэдэнтэй нүр тулахаар яв. Учир нь эзэн та нартай хамт байна гэсэн юм. Энэ сайн мэдээ биш үү гэж юу? Та нарын тулаанд дайдах хэрэггүй. Өөрсдөө жигсаан зогсож эзний авралыг хар. Би маш олон жилийн турш бидний байрлал бол зогсоор байх юм байна гэж бодсон. Өөрсдөө жигсаан зогсоож гэж хэлснээр юу хэлхийг хүсэж байна гэж би маш их бодсон. Харин шаштрын дид 20 дугаар бүлгийг бүхэлд нь унших юм бол тэрний ярьж байгаа зүйл бол энэ байрлалын талаар биш ээ. Тэгэхээр бүгдээрээ 1-р ишлэлээс эхлэн харцгаая. Өнөөдөр бүгдээрээ шаштрын дид 20 дугаар бүлгээс маш сайн зүйлийг олж харах болно. Энийн дараа Мавчууд, Амончууд, зарим Минучидийн хамтар Йехошафтын эсрэг дайдахаар ирэв. Энэ хэсэг дээр маш олон чууд байгааг та нар анзаарсан уу? Тэгэхээр юу гэж бид нар ч гэсэн өөрийн гэсэн брэнд чуудуудтай шүү дээ. Эдгээр магадгүй муу захирлууд, шууган чимээтэй хөршүүд, өвчин завиурууд, төлбөрөө төлөх чадваргүй байх гэд маш олон чууд, ууд эдгээр бидний араас дагж байдаг. Эдгээр зүйлсүүд биднийг уурлуулахыг хүсэж байдаг. Хэсэг хүн ирж Йехошафтад мэдээлж далайн чандаас Арамаас асар их зэрэг таны эсрэг ирж байна. Харагтун тэд Хазазон Тамарт байна гэсэн. Тэгээд Йехошафт айж би та нарыг энэ хэсэгт анхаарлаа сайн хандуулаасай гэж хүсэж байна. Юу гэхээр ямар нэгэн муу мэдээ сонсонгуудаа төрөлхийн хариу үйлдэл маань айцыг мэдрэх байдаг. Яг энэ үедээ бид юу хийх нь хамгийн чухал вэ? Айх гэдэг үгийн утга нь нисэх эсвэл зүхтах гэсэн үг юм. Маш олон хүмүүс тохиолдолд өөрсдийгөө асуудлыг шийдэх биш.
Харин тэднийг шийтгэс зайлсхийх ямар нэгэн арга гэдэг. Зарим хүмүүс нь маш их архиудаг, зарим нь асуудлаа бодохгүй тулд гараад мөнгө өрдөг, зарим хүмүүс унтдаг, зарим нь унтаад байдаг, зарим хүмүүс мансууруулах бодисоор нуухыг оролдог, зарим асуудлаас олон аргаар зугтдаг. Манай гэрт байсан олон асуудлыг шийтгэс зугтсан учраас эцэст нь манай ээжийн ухаан санаа нь өвчтөй болсон. Ээж маань өнгөрсөн жил 87 наснда өөд болсон юм. Тэр үнэхээр гайхалтай сайхан эмэгтэй байсан боловч тэрэнд үнэхээр амьдрал байгаагүй юм. Тэр хизээч амьдраагүй. Тэрэнд амьдрал байгаагүй. Хэн нэгэн өөрийнхөө асуудалтайгаа, ер нь амьдралдаа байгаа ямар нэгэн зүйлтэй нүүр тулж шийтгэс зугтснараа хүн өөрийнхөө амьдралыг сүрүүлж байгааг харах нь үнэхээр аимшигтэй. Би энийг үзэн яддаг. Учир нь ийм байдал нь миний ээжид бас надад ахад минь тэрж байтугай ээжид минь аавтай минь нүүр тулаагүйгээс аавд минь юу авчирсныг хүртэл би мэднэ. Магадгүй ээж минь тэрнтэй нүүр тулж асуудлыг шийдсэн бол аавд минь боломж яасан байх ч юм билүү. Бид асуудлаасаа зугтаж шийдвэрлэхээсээ зайлсхийснээрээ бид өөрсдөө хизээч тус болдоггүй. Бидний арт талд байх ямар ч зэвсгийг бурхан өгөөгүй. Яагаад гэвэл бурхан биднийг зугтдаг байхыг хүсдэггүй юм. Библиэлд байгаа таны уншиж байгаа зэвсэг нэг бүр нь та дайсантайгаа нүүр тулахад тэдэнтэй тулдахад тус болох зэвсгүүд юм. Хончин байгаад дараа нь хаан болсон Давидын талаар Библийн өгүүлсэн тэр хэсэгт би маш их дуртай л да. Тэрээр Голиаттай тулдахдаа тулдааны талбар руу гүйж хүрсэн гэж өгүүлдэг. Би энд их дуртай. Тэр Голиатыг харангуйтаа зүгтаг шүү дээ. Заримдаа бид асуудлуудаа бодохдоо л өвхөх талаар боддог байх гэж би боддог. Бид тухайн мөчид асуудлын талаар бодоход л бид өвтлээ айдаг бөгөөд ихэнхдээ бид бурханд итгэх талаар боддоггүй. Тэгээд тэнэг зүйл хийдэг. Хэрвээ бид бурхан биднийг юу хийгээсэ гэж хүсдгийг мэддэг бол би энээс айхгүй, би итгэлийн алхам хийх болно. Би бурхан надтай хамт байх болно. Бурханы талбар руу би очиход бурхан миний юу хийхийг надад зааж өгөх болно гэж хэлэх болно. Амен. Магадгүй та нарын зарим нь юу хийхээ урьдаас төлөвлөсөн байж болох юм. Гэхдээ л та нүүр тулах хэрэгтэй. Бага насны хүүхдүүд бол тантай яаж харьцахыг сайн мэднэ шүү дээ. Тэд хаанаас ийм зүйл сурсан мэдгүй, гэхдээ тэд сурчсан байдаг. Та ч гэсэн ийм байх хэрэгтэй. Амен. Бурхан биднийг бос зогсохыг хүсэж байгаа бол бид босох хэрэгтэй. Бурхан бидэнд айдсын сүнсийг бус харин хүч, хайр, бие захирахын сүнсийг өгсөн. Тэгэхээр бид айцаа шийдэх хэрэгтэй. Айц биднийг захирахыг зөвшөөрч болохгүй. Тэгэхээр Йехошафт хаан муу мэдээ сонссон даруйда айсан. Хэсэг хүн ирж Йехошафтад мэдээлж их зэрэг таны эсрэг ирж байна гэж хэлсэн байдаг. 3 дугаар эшлэл Йехошафт айж, гэхдээ тэрэн дараа нь юу хийснийг харцгаая. Би энд их дуртай. Тэр эзнийг эрэлхийлэхээр анхаарлаа хандуулан бүх Иудад даяар мацаг барьтыг зарлав. Бурхан минь, бидний амьдралаас ямар хялгаатай байна вэ? Христийн чуулганд явдаг хүмүүс ихэнх тэр хүмүүст байдгүй ямар их анхаарал татаж байна вэ? Бид асуудалд орох үед айцыг мэдэрдэг. Гэхдээ бидний хийдэг нэг зүйл бол багахан хугацаанд л эзнийг хайдаг. Өнөө орой гэрээсээ гадуур байгаа хүмүүс байна уу? Утас руугаа биш, харин синти руугаа яваарай. Бид хин нэгэн рүү уцдах хэрэггүй. Би байнга хэлдэг. Тэд хэлж байгаа зүйлээж мэдэхгүй тэрж байтугай бидний юу хийх ёстойг өөдөөс асуудаг шүү дээ. Бурхны тулалдааны төлөвлөгөө, тулалдааны стратеги нь юу байгааг тулалдаан бүрт бидэнд өгч байгаа зүйлсийг олж мэдцгээе. Бид Бурхны үгийг шууд сонсох хэрэгтэй. Бурхны нэг үгийг сонсох нь бусад хүмүүсийг хэлсэн 1000 үгнээс хамаагүй дээр шүү дээ. Бурхныг сонсох гинэ бид тэгж чадах юм уу гэж байна уу? Тийм ээ, тэгэлгүй яхав та ариун сүнсээр удирдуулах юм бол Бурхны дуу хоолойг сонсож чадна. Магадгүй та дуу хоолойг сонсож чадахгүй ч болно. Би байнга дуу хоолой сонсдоггүй. Гэхдээ нэг зүйлийг хэлье. Хэрвээ та Бурхныг гэрч хайх юм бол та юу хийх хэрэгтэйгээ зүүн совингороо мэдэх болно. Та ариун сүнсээр удирдуулах юм бол шүү дээ. Тухайн мөчид та чадахгүй байж болно. Харин цааш үргэлжлүүлэх юм бол та яг юу хийх ёстой тэр зүйлээрээ удирдуулсан байх болно. Энийг хийдэг болох нэг арга бол би ч гэсэн энд суралцж байна. Тэр бол Бурхнаар удирдуулахад суралцах ёстой. Би энд гарч ирэх бүртээ нэг зүйлийг хэлдэг. Үнэхээр шүү. Заримдаа би энэ талаар дараа нь намалдаг. Энэ талаар би юу ч агуулаагүй зүйл хэлдэг. Хэрвээ ямар нэгэн зүйл энэ агуулсан бол би хэлдэггүй. Заримдаа бид энэ зүйлийг амьдралаараа ойлгодог. Харин заримдаа нэг зүйлийг ойлгохгүй үе бас байдаг.
Тэгэхээр Бурхныг сонсож сурах хэрэгтэй. Бурхнаас ирсэн нэг үг таны амьдралыг үнцээр нь эргүүлдэг. Бурхнаас ирсэн нэг үг юутай ч тулахад бэлэн байх тийм эр зоригийг танд өгдөг. 25 жилийн өмнө би хөхний хавдартай байсан. Маш хурдан явцтай хавдар байсан. Гэхдээ хавдар маш жижиг хэмжээтэй. Тиймээс эмчнэр мис засал хийх хэрэгтэй гэж хэлсэн. Тэгээд би мис заслыг даван гарах хэрэгтэй болсон. Ягаад гэвэл энэ мис заслыг давж чадахгүй бол ямар ч нөхцөл байдалд орж болохоор байгааг эмчнэр хэлсэн юм. Тэр хавдар бол эстрогенд суурилсан хавдар байсан. Тэгэхээр хавдар гэдэг үг өөрөө их аймаар үг. Хавдартай байх үе би санаж байна. Би маш их айсан. Айдас намайг тэр чигт нь хөмөрчихсөн гэж би хэлнэ. Тэгээд л би үгийг тунхаглаж гисэн. Тэнгүүтээ би эргээд л хүчтэй болсон. Би бурханд итгэх болно гэдэл. Айдас намайг дахиад л нөмөрсөн. Нэг өглөө 3 цагийн үед би сүнсэндээ маш тодор би чамайг анхаарч халамжлах болно гэж хэлхийг сонссон. Чи надад итэг, би чамайг халамжлах болно. Юу гэж 500 гаруй хүмүүс надад энийг үгийг хэлсэн байдаг. Би өөртөө ч гэсэн хэлсэн. Хүнд хэцүү үедээ бид өөртөөгөө ярих хэрэгтэй болдог. Хүмүүсээс урам зориг авах нь сайн зүйл. Харин би бурхнаас яг энэ үгийг сонсох үед миний итгэл үнэхээр их боссон гэж хэлэх гээд байна л та. Итгэл нь сонсохоос, сонсох нь бурхны үгнээс ирдэг. Та бурхны үгийг сонсох үед итгэлд үсдэг. Та нар өнөөдөр намайг сонсож байгаад би маш их баяртай байна. Гэхдээ шулуухан хэлэхэд надад дамжуулан бурхны үгийг сонсож байгаа гэж найдаж байна. Нөгөө талаар миний хэлсэн үг бүр нь таныг бурхныг ирж хахад хүргээсэй гэж би хүсэж байна. Учир нь хүний хэлж байгаа 10,000 үгнээс бурхны үг нэг л үг илүү үнэтэй шүү дээ. Хэрвээ бид бурхны дуу хоолойг сонсох тусгай цаг гарган суудаггүй бол бид бурхны дуу хоолойг сонсохгүй шүү дээ. Энд байгаа хүмүүсийн бурхантай хамт алхах алхаа нь өөр төвшөнд байгаа гэж би мэдэж байна. Гэхдээ би танарт хандаж хэлэхэд эзнийг ирж хай гэж хэлэхэд миний юу яриад байгааг та нар сайн ойлгож байгаа. Та нарын зарим нь магадгүй. Тэгэхээр би зурагтаар үзэж байна шүү дээ. Та ямар шуган харагдаж байгаагаа эндээс харах юм бол хөгжилтэй байх болно шүү дээ гэж бодож байгаа. Тэгэхээр бурхныг ирж хана гэдэг нь танд тийм тодорхой биш вэ гэж юу? Тэгвэл нэг тийшээ яваад хаалгаахаа. Үнэхээр та бурхныг ирж хайх талаар мэдэхгүй байгаа бол таны байгаа тэр газар бурхан тантай уулзах болно. Та бурхныг хаана байна гэж хайх хэрэггүй. За альваа би нэг дахиад хэлэх хэрэгтэй байна. Та үнэхээр бурхныг хэрхэн сонсох талаар мэддэггүй бол бурхны талаарх нэг сайн мэдээ бол бурхан таны хаа байгаа газар тань очиод тантай уулзах болно. Таны хийх зүйлэл та хааны газар суугаад бурхан минь та надад хэрэгтэй байна. Би асуудал тунд байна. Би айцаар хариу үйлдэл үзүүлмээргүй байна. Би сэтгэл хөдлөлөөр хариу үйлдэл үзүүлмээргүй байна. Би юу хийхээ мэдэхгүй байна. Та надтай яриач намайг удирдаач зааж чиглүүлээч гэж хэлээрэй. Та тэгээд тэр дээр одоо ямар нэгэн зүйлийг сонсож чадаагүй бол битгий урам хугараарай. Битгий уурлаарай. Цаг хугацаа өнгөрөхөд тийм ээ бурхан минь би ямар нэгэн зүйл хараагүй сонсож чадсангүй. Гэхдээ миний алхан бүрийг та удирдах чиглүүлнэ гэж би итгэж байна гэж хэлээрэй. Би байнга та зогсоол тавьсан машиныг унж явж чадахгүй шүү дээ гэж хэлдэг. Таны амьдралыг зогсоолоос хэн нэгэн гаргахын тулд эхлээд бурхны орон руу хаашаа хөдлөхийг удирдах өгөөч гэж асуух хэрэгтэй. Зөв үү? Бурхныг шууд сонс. Шаштрын дэд 20 дугаар бүлгийн 4 дугаар эшлэл. Ингээд эзнээс тусламж хүсгээр Юдачууд хамтдаа цугларчээ. Эзнийг хайхаар тэд бүр Юдагийн бүх хотуудаас ирэв гэж бичсэн байна. Би энэ хэсэг дуртай. Энэ түүх үнэхээр нухацтай түүх. Та нарыг хэдэн наттай санал нэгдэх вэ? Юу гэхээр та асуудалд орсон айсан үедээ 15 минут, 20 минут, хагас цаг энэ бол зурагтаар нэг нэвтрүүлэг үзэх хугацаа шүү дээ. Та суугаад бурханд хандаж, бурхан минь би таныг сонсох хэрэгтэй байна. Надад таны чиглүүлэг хэрэгтэй байна гэж хэлдэг бай. Бурхан минь энэ зүйл таны амьдралыг хэр их өөрчлөн гэж та бодож байна вэ? Энэ үнэхээр гайхамшигтай биш гэж юу? Үнэхээр гайхалтай байх болно. Тэгээд Йехошафат Юда болон Иерусалимийн чуулганы дунд эзний өргөөнд шин хашааны зогсоод би үнэхээр дараагийн хэдэн ишлэлт дуртай бид 9 хүртэл уншия. Ягаад гэвэл Йехошафатын бурхантай ярьж эхэлсэн зүйлд та нарын анхаарлыг хандуулахыг хүсэж байна. Дараагийн 4 ишлэлд ямар асуудал байгаагаа бурханд ярьж байгаа юм. Эхний 4 ишлэлдэр бурхан ямар агуу талаар тэрхэлж байна. Энд их чухал байна. Бидний эцэг өвгдийн бурхан эзэн та тэнгэрүүд дэх бурхан юм босуу. Та үндэстнүүдийн бүх хаанчлалыг захирагч юм босуу. Хинч таны эсрэг зогсож чадахгүй тулд хүч чадал таны моторт байна.
Бидний бурхан та энэ нутгийнхныг өөрийн ард түмэн Израилийн өмнөөс хөөн зайлуулж газар нутгийг өөрийн анд найз Авраамийн үр удамд мөнхөд өгөөгүй юм гэж юу? Та энд амьдарч таны нэр төрийн төлөө танд энд ариун газрыг барьж бидний дээр илд, шийтгэл, тахал, өлсгөлэн зэрэг бузар муу буухаваас бид энэ өргөөний урд таны өмнө зогсоод зовлон шаналлын дундаас тань руу хашгирах бөгөөд та сонсож биднийг аврах болно гэсэн билээ. Тэрээр тэгээд хэрвээ бид асуудалд орох аваас бидний хийх зүйл бол энэ үлээ гэж хэлж байна. Тэрээр өөртөө байгаа асуудлуудаа бурханд хэлээгүй. Бурхан минь бид тань руу хашгирч байна. Та хариулах болно гэдгийг бид мэднэ. Учир нь та бол агуу хүч чадалтай. Тань шиг хинч байхгүй. Энд нэг сэтгэл зүйн асуудал байна. Энэ нь би бурханд дулдуулж байна. Дараа нь би надад яг юу хэрэгтэй байгааг хэлэх болно гэж байгаатай адилхан байгааз мэдээч хэрэг бурхан бүхнийг мэдж байгаа. Дараа нь юу болохыг ч мэдж байгаа шүү дээ. Харин тэр зүхтаагүй. Эсвэл хин нэгнээс тусламж авахаар яваагүйд нь би үнэхээр дуртай. Одоо харагтун Израильчүүдийг Египтийн газраас гарах үед та Аммон, Моб болон Сирийн уулын хүүгүүдийг устгахыг тэдэнд зөвшөөрөөгүй. Тэгээд тэр тийм ээ бурхан минь тэд Израилийн газар нутагт ирэх үед Израильчүүд тэднийг устгаж болох байсан шүү дээ гэтэл та энийг зөвшөөрөөгүй. Харагтун та бидэнд өв болгон өгсөн таны эзэмшлээс биднийг хөөн зайлуулах гэж ирж байгаагаараа тэд бидэнд хэрхэн хариулж байгааг хараач. 12 дугаар ишлэл. Одоо тэр нэгэн гүнзгий рүүгээ орж байна. Бурхан минь, та тэднийг шийтгэхгүй юм гэж юу? Учир нь бидний эсрэг ирж байгаа энэ асар их цэргийн өмнө бид сул дорой билээ. Бид юу хийхээ ч мэдэхгүй байна. Харин бидний хараа тань дээр байна гэжээ. Тэгэхээр 12 дугаар ишлэл бол маш чухал. Яагаад гэвэл тэрээр ингэж хэлж байна. Харагтун та бол агуу хүч чадалтай. Та бүхнийг чадна. Таны хийж чадахгүй зүйл юу ч байхгүй. Хэрвээ надад асуудал тулгарвал би тань руу гүйж очиод та тэдгээрийг шийдэх болно. Одоо тэгэхээр эдгээр дайснууд бидний эсрэг ирж байна. Хэрвээ та бид тэднийг устгахыг зөвшөөрвөл бидэнд юу ч саад болохгүй, харин та зөвшөөрөхгүй бол бид танд дуулууртай байх болно. Тэгэхээр тэд бидний эсрэг ирж байгаа нь хэрхэн бидэнд хариулж байгааг та хараач. Тэгэхээр тэр маш ийлэгнэр. Тийм ээ бурхан минь, бидэнд байгаа энэ өчүүхэн асуудал бол таны хувьд маш өчүүхэн асуудал билээ гэж хэлж байна. Тийм ээ энэ зүйл дээр бурхан миний нүдийг нээх үед би пөөх гэсэн. Юу гэхээр миний нэг хүүхэд над дээр ирээд миний машиныг 1-7 хоног хэрэглэхийн тулд машиныг 1-7 хоног хэрэглүүлчих гэх юм уу? Эсвэл энэс дор байдлаар хэлбэл миний түлхүүр машиныг авах уу? Төсөөлтөө. Харин тэд над дээр ирээд таны машин надад 1-7 хоног хэрэг болох нэ гэвэл магадгүй би өөх бах. Гэхдээ би энд тэмч баяртай байхгүй. Өөрөөр хэлбэл тэд над дээр ирээд "Өө ээжээ та бол гайхалтай хүн шүү. Би танд нэг зүйл хэлье. Хэрвээ надад асуудал тохиолдвол би тань дээр шуудхан гүйж ирээд та хизээч намайг буцаахгүй. Учир нь та бол хамгийн гайхалтай, өгөөмөр, хамгийн сайн. Энэ дэлхийд ирэх хүчрхэг ээжүүд. Би таныг бүх зүрх сэтгэлээрээ хайрладаг. Намайг тэврээчтэй ээжээ. Үннийг хэлэхэд би 34 настай хүүтэй. Энэ арга зам ямар сайн ажилтгийг тэр сайн мэднэ. Тэр бол миний жаахан хүү. Нилээд өндөр, бас булчинлаг, намайг гэр дотор өргөөд энэ дэлхийн хамгийн сайн ээж гэж хэлдэг. Тэгээд тэр ташрамт хэлэхэд ээжээ, миний машин асуудалтай болоод байна. Би таны машиныг түрх хэрэглэж болох болов? Хэрвээ болно гэвэл би энэ 7 хоног таны машиныг хэрэглэмээр байна гэж хэлдэг юм. Асуудалгүй шүү дээ. Машиныг авал да. Би чамд түнш дүүргээд өгье. Идэх юмны мөнгө бас өгье. Зайлвэ бид заримдаа тийм ч их ухаантай биш шүү дээ. Энэ бол тэр чигтээ магтаалын талаар юм. Энэ бол тэр чигтээ бурхныг нэгдүгээр тавих талаар юм. Тийм ээ. Тэгэхээр та нар анзаарсан уу? Эзний заасан залбиралч гэсэн би энэ талаар өнөөдөр бодож байсан юм. Тэнгэрт байгаа бидний эцэг маань таны нэр ариунаар дуусгадаг. Энэ өдөр бидэнд талах өгөөч гэж залбирахаас өмнө бид тэрэнд магтаалыг өргөдөг. Тэнгэрт байгаа бидний эцэг та бол бүгдийн дэд агуу нэгэн. Та бол ариун бурхан. Та бол гайхамшигтай. Та бол сайн бурхан. Өдөр бүрийн минь талахыг бидэнд өгөөч. Биднийг дайснуудаас минь чөлөөлөөч. Биднийг бузар муугаас гítэлгээч. Би өнөө орой та нарт тулдааны төлөвлөгөө өгье. 12 дугаар ишлэл. Тэгэхээр энд бурхан, бидний бурхан минь та тэднийг шийдэхгүй юм гэж юу? Учир нь бидний эсрэг ирж байгаа энэ асар их цэргийн өмнө бид сул дорой билээ. Юу хийхээ бид мэдэхгүй байна. Харин бидний хараа тань дээр байна гэсэн.
Та өөрөө юу ч хийж чадахгүйгээ хүлээн зөвшөөрөх хүртэл та бурхнаас тусламж хүлээн авч чадахгүй. Яагаад гэвэл бид энэ зүйлийг туулах ёстой гэхээр нэг шалтгаан бол бид энэ зүйлийг хийсээр байхын тулд зөвхөн тусламж авахын тулд биш, байнга залбирахын тулд юм. Яг л балчир хүүхчиг. Нэг настай балчир хүүхэд гутлаа үдэж чаддаггүй шүү дээ. Гэхдээ тэр энийг өөрөө хийхийг хүсдэг. Би өөрөө хийн гэдэл. Тэд буруу харуулж хувцас өмсдөг, эсвэл дотор хувцсны гадна талаар өмсдөг, өмдөөж гисэн буруу өмсдөг. Хоёр үдээсээ холбоод л зангидаж орхидог. Гэхдээ залуучуудаа тэд өөрсдөө л энэ бүхнийг хийсэн шүү дээ. Библийн технологийн дагуу бол даруй нэг нь тусламжийг хүлээн авдаг. Заримдаа ингэж хэлэх нь хүмүүст хэцүү байдаг. Би энийг яаж ч хийж чадахгүй нэ. Энэ бол надад дэндүү том зүйл байна. Би энийг яаж хийхээ мэдэхгүй байна шүү дээ гэдэг. Би миний амьдралын хувьд ингэж хэлэх нь яагаад хэцүү байдгийг би мэдэхгүй байна. Харин зүгээр л би мэдэхгүй байна. Надад ямар ч санаа алга. Би энийг мэддэг нэгэн байгаа. Би тэрэн лөө очивол тэр надад яаж хийхийг зааж өгөх болно гэж боддог. Би танарт нэг зүйлийг хэлье. Бурхны хүүхдүүдийн хувьд та хизээч хариултгүй байхгүй. Та тухайн мөчөдөг хариултаа мэдэхгүй байж болох юм. Харин Бурхны цаг болоход нь Бурхан таныг удирдах чиглүүлэх болно. Таны юу хийх ёстойг танд зааж өгөх болно. Ихэнх цагт нь тэр биднийг удирдах байгааг харин бид мэддэггүй. Бидний Бурхан та тэднийг шийтгэхгүй юм гэж үү? Учир нь бидний эсрэг ирж байгаа энэ асар их цэргийн өмнө бид сул дорой билээ. Бид юу хийхээ мэдэхгүй байна. Харин бидний хараа тань дээр байна. Бидний хараа тань дээр байна. Бүх ядачууд өөрсдийн ялах үрс эхнэрүүд хүүхдүүдийнхээ хамт эзний өмнө зогсож байв. Би энэ хэсэг дээр жаахан заавал тэд хүлээж өв гэж бичсэн байгаа. Ойлгож байна уу? Энэ бол бидний яг орхидог зүйл. Би Бурханд хандан өөрсдийнхөө залбирлыг өргөдөг гэсэн ч юу ч болтгүй. Тэгэхээр бид яваад өөр нэгэн төлөвлөгөө өөрсдөө боловсруулахыг хичээдэг. Юмыг аж мэдхүү. Хэрвээ Бурхан хийхгүй бол бид бас өөр төлөвлөгөөтэй байх ёстой. Тэд хүлээсэн. Тэд Бурхан минь бид энийг хийж чадахгүй нэ гэсэн. Тэгэхээр юу гэж заримдаа бид өөрсдийн махан биеэр ажиллах уу эсвэл хүлээх үү эсвэл бүр цаашлах уу гэдгийг харахын тулд Бурхан түр азандаг. Тэ халив? Бурхан минь миний нөхрийг аварна гэдэгт би итгэж байна. Гэхдээ тэдэнд тусламж хэрэгтэй байна. Тиймээс би Joyce Meyer-ийн номыг аваад тодорхой зарим зүйлсийн дагуур зураад тэрний ойролцоо тавьчих юм. Тэрний гэртээ эрэхтэн зурагтаа унтраагаад энэ CD-г би тавинаа. Тэгэхээр юу ч иймэрхүү зүйл хийхийг Бурхан үнэхээр удирдсан бол магадгүй та тохиолдлын гэж бодож байсан ч эсвэл та юу хийгээд байгаагаа өөрөө ч мэдэхгүй байж болох юм. Зөвхөн Бурхан л ажиллаа хийх зүйл дээр Бурханы ажил явагдахаас биш махан биеийн санаа ажилддаггүй юм аа. Ийм зүйлс нь биднийг их ядраадаг. Та нарт би хэлжсэн шүү дээ. Би Дэвийг өөрчлөх гэж хичээсэн. Тэнгэр минь. Одоо бараг 50 жилийн дараа ч гэсэн тэр байдлаараа л байж байна. Тэр бүхэл төрлийн спортод дуртайд нь би маш их дургүй. Учир нь би спортыг нэг их анхаардаг хүн биш л дээ. Гэтэл тэр энд дурлаад байдаг. Үүндээ бол тэрний спорт үзэх нь бүр ихсэд байгаа юм л да. Юу гэхээр тэр теннисийг нэг анхаардаг байсан одоо байнга л теннис үздэг болсон. Энэ бол ер нь бүхэл зүйл. Тэр хөл бөмбөг тоглохоор явна, бейсбол тоглохоор явна. Би тэрнийг өөрчлөх гэж их хичээсэн. Юу гэж та хизээч хүнийг өөрчилж чадахгүй. Зөвхөн Бурхан л хүнийг өөрчилдөг юм. Хэрвээ та одоо тулалдааны талбарт байгаа бол ердөө ч өөрчлөгдөөгүй нэгэнтэй хамт байгаад л байгаа юм шиг санагдаж байгаа бол харин Бурхан тэр хүмүүстэй ажиллах үед та өөр бодолтой болох болно. Бурхан таныг тэдэнтэй хамт явах нэгүслийг өгөх болно. Тэд хизээч өөрчлөгдөхгүй байсан ч та баяр хөөртэй байгаарай. Та нар толгоогоос ихсээд үгүй гэж хэлж байгаа юм уу та? Зайлв намайг битгий чулуугаар шидээрээ. Та нарыг зовоож хүчирхийлж зодож байгаа хин нэгний талаар би энд яриаггүй шүү. Харин би нөхөр нь спорт их үздэгээс болоод гэр бүлэн салдаг хүмүүс байна шүү дээ. Би тэр талаар л яриад байгаа юм. Таарч тохирохгүй гэсэн шалтгаанаас салж байгаа хүмүүс байна шүү дээ. Тэгвэл хэн таарч тохирох юм? Дэвид хоёр бол байж болох хамгийн их ялгаатай хүмүүс шүү дээ. Би маш их ярьдаг. Тэр тийм ч их ярьдаггүй. Би болохоор амархан сэтгэлээр ундаг, харин тэр болохоор зүгээр дээ бүх зүйл сайхан болно гэдэг. Тэр надад байнга л чи Бурханы өмнө гараад л гүйчих юмаа гэж хэлдэг. Тэгтэн би харин чи Бурханы арт талд 10 милийн зайтай яваад авах юмаа гэж хэлдэг юм. Би харин нэг хурдан түргэн шийдвэр гаргачмаар байдаг. Тэр байнга л жаахан бодъё, харж л бай.
Энэ талаар хэсэг бодоодохыг гэдэг юм. Би энэ талаар бодмооргүй байна. Би зүгээр шийдэхийг хүсэж байна гэдэг. Махан биеийн ажил бол бүтэхгүй. Харин нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Бурхан. Би их нэг өөрчилж чадна гэж бодож байна уу? Зөвхөн энэ талаарч биш. Бурхан энэ дэлхий дээр хэн нэгнээс илүү надад өөрчлөлт хэрэгтэй байна. Тиймээс би хэн нэгнийг өөрчлөх гэж хичээхгүй. Та зөвхөн намайг өөрчилж өгөөч. Би бусдад хэрхэн хандах ёстойг минь зааж өгөөч. Бурхан танд арга замуудыг өгөх болно.